Шувууд нямтад хэвийн бус байдал гарах нь олон болжээ. Энэ юутай холбоотой байж болох вэ? Шувууд нүүдэл нь нисэх үедээ соронзон орноор баримжаалдаг. Хойд Америкийн 152 зүйлийн 2 сая хуурай газрын шувууг барьж тэмдэглэн хийсэн судалгааны үр дүнгээс харахад геосоронзон орны өөрчлөлтийн улмаас шувууд бөөнөрөө чиг баримжаагаа алдаж, замаасаа төөрч тэнүүжилсэн үзэгдэл олноороо илэрсэн. Төхөөрөмжүүд шүүж илрүүлдэггүй аномаль хэвийн бус бүсүүд. Одоо орчин үеийн тоног төхөөрөмж илрүүлдэггүй соронзон орны өөрчлөлт гажил бүхий бүсүүдэд байгаа янз бүрийн төрлийн нүүдлийн шувууд өвлчхөөр нисэхгүй байх тохиолдлууд их гарах болсон. Ийм хэвийн бус үзэгдлүүд болох нөхцөл нь шувуудын хувьд нисэхэд тохиромжгүй зэрэг нэгтгүй агаараас болдог. 2020 онд Америкийн нэгдсэн улсын баруун өмнөд нутгаас хэдэн зуун мянган өгсөн нүүдлийн шувууд олдсон. Тэгээд шувуудын маш туранхай байсныг тооцвол тэдний биеийн байдал сайн байсан. Тэд ямар нэг өрхөнд орж ямар нэг хүч тэднийг туйлдаж өгөх хүртэл нисхийг тулгсан мэд байдалд байжээ. Шувуу судлаачдын хувьд тодорхойгүй үл мэдэгдэх шалтгаанаар шувууд бүхэл бүтэн сүргээрээ өгсөн тохиолдлууд сүүлийн 10 жилүүдэд дэлхийд даяар бүртгэгдэж байна. Орчин үеийн төхөөрөмжөөр бүртгэх боломжгүй тусдаа орон нутгууд дахь соронзон орны гажгийг илтгэсэн төвшүүлсэн баримтууд дэлхийд даяар ажиглагдах болсон. Энэ нь хайланд далайн гахаа, далайн хав, матрууд, гинт далайн эрэгч шидэгдэх үзэгдлүүд. Мөн өвчний их үүсвэр илэрч бүртгэгдээгүй байхад бор гөрөөс ямаа хоньнууд талзуурсан мэт болох тохиолдлууд бүртгэгдсэн. Амьтад үхэж харин эрдэмтэд яагаад гэдгийг мэдэхгүй байна. Манай дэлхий яажмаар мөхөж энэ бүх өөрчлөлтийг өдөөжгүй мөчлөх цаг үеийн улмаас манай ургамал амьтны аймаг сүрч байна. Эхлээд хамгийн жижигүүд нь явж дараа нь илүү том төрөл зүйлүүд хөндөгдөж эхэлдэг. Ойрын жилүүдэд дэлхийн цөмд гарсан өөрчлөлттэй холбоотой шүүгдэж бүртгэгдэхгүй соронзон гажуудын тоо улам нэмэгдэх болно. Одоо бидэнд сөргүүлэн тавих юу ч алга. Энэ соронзон гажууд бол гаригийн дотор болж буй өөрчлөлтөөс үүдсэн гамшигын гинжин хэлхийний нэг л холбоос нь юм. Бодит шийдлийг олохын тулд хүн төрөлхтний шинжлэх ухааны боломжийг нэгтгэсэн нийгмэл шинжлэх ухааны төвийг аль болох хурдан байгуулж хамтран ажиллах цаг болсон.